За байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгэхдээ байгаль орчны яамныханд маань бас нэг хэдэн зүйл анхааруулахгүй болохгүй байна. За энэ засар идэх бодисод байж байгаа түрүүн би Ангулаг гишүүн, Бумачрын гишүүн хоёрын саналыг бас дэмжиж байгаа. Лабораторийн химийн хорт бодисод байж байна. За уулуурхайн хог хаягдлын асуудал байж байна. Зарим алтны ухаанууд сяныг хэрэглэж байгаа асуудал байж байна. Энэ бас байгальд цөргөөр нөлөөлж байгаа асуудал байж байгаа. Аршин үйлдвэрийн хром хэрэглэж байгаа асуудал байж байна. Хромч одоо галогены бүлгийн нэгдлийн элемент мөртлөө хүний биед хөгшрүүлэх нөлөөтэй бас тийм юм байдаг. За авто засварын газруудын одоо уулуурхайн мотор кропны хаягдал тоснууд байж байна. Мөн эмнэлгийн хог хаягдал эдисийн дайрагдсан шприц тэгээд хуучин одоо галзуугийн вакцины шил шприцийг шатаадаг байсан. Одоо эмнэлгүүдээр шатахгүй хог хаягдлын аваад устгаж байгаа асуудал байгаа. За ийм мэдээ хог хаягдал дээр урамшил авчаад мойдлохон болж устгадаг зарим ил хайдаг асуудал байж байгаа. Энэ дээр бас манай яамны хяналтын бас анхаарч ажиллана. Тэгээд энэтэй бол хоёр асуулт асууя гэж бодож байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөлд нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг хэрхэн тусгасан бэ? Төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн нийгмийн нөлөөлийн асуудал хэрхэн шийдвэрлэх вэ? Сая Бумачрын гишүүн, Ангулаг гишүүн бас асуусан. За хоёр дахь асуудал одоогоор байгаль орчны үнэлгээ хийх зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага 107 байгаа. За 23 онд аттестацид хийгдэж шаардлага хангаагүй мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлсан байна. Энэтэй холбоотой хоёр дахь асуудал байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зарим байгууллагуудын шадаг сул хийсэн ажлын тайлан хангалтгүй байна. Энэ хууль батлагдсаар ямар акц гарах вэ? Энэ талаар асууя, дараа тодорхой. За хин хариулах уу? За ажлын хэсгийн ахлагч Болдын өнгө гишүүн хариулъя. За яг нэмэлт мэдээллүүдийг бол яамнаас хариулах бах. За эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуултыг яг одоо энэ оруулж ирсэн хуулийн төслийн 7-гийн 7-д нөлөөллийн үнэлгээний журам үнэлгээ хийх төслийн ангиллыг засгийн газар баталнаа. За эндээ юу орох вэ гэхээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодтгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуултыг тусгана гэж бол орж ирсэн. Тэгээ энэ журмаараа эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа үнэлгээний агуулгыг оруулж өгөхөр бол энэ төсөл дээр орж ирсэн. За энэ мэргэжлийн байгууллагуудтай холбоотой асуултууд бол ажлын хэсгийн үеэр маш их яригдсан. Мэргэжлийн байгууллага нь яг үнэлгээ хийхдээ маш өндөр үнийг нэгтгэх болсон юм байна. Үнэнд нь тааз байхгүй байна гэсэн гомдлууд бол ирсэн байсан. За энэ хуулийн төсөлд бас энэ мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой журмыг 4-4-өөр засгийн газрын гишүүн баталнаа гэдэг байдлаараас бас оруулж ирсэн мэлээ. Тэгээ нэмэлт таны асуултанд яамнаас хариулах ажлын хэсгээс. За энэ дэрийн 4-р микрофон ажлын хэсэг хариулъя. Бэсэн гишүүний асуултанд хариулъя. Аюултай хог хаягдал химийн бодистой холбоотой бүх одоо үйл ажиллагаанууд бол зэрэглэл 1-д орсон байгаа. Журмын төсөл заагснаар бол зэрэглэл 1-ээс зэрэглэл 2 руу бол доошоо буух боломжгүйгээр журмыг бол баталж байгаа. Тэгэхээр энэ дээр бол санаа зовлтгүй байгаа. Харин их яригдж байгаа энэ цацраг идэвхт бодис бол агуулсан тоног төхөөрөмж ашигладаг байгууллагууд гэдэгт бол эмнэлгийн байгууллагууд, шүдний эмнэлэг төрөө хэлсэн эрентгийн тоног төхөөрөмжүүд, хууль хяналтын байгууллагын эрентгийн тоног төхөөрөмжүүд болон бусад байгууллагууд орж байгаа. Эдгээр маань бас тусдаа зөвшөөрөл авдаг. Хил гайлаар орж нэвтрэхтэй зөвшөөрөл авдаг. Олон улсын стандарт шаардлагыг хангасан байдаг. Тэгэхээр энэ дээр бол нөгөө чөлөөлийн аяныхаа хүрээнд бид давхурцсан энэ хяналтын тогтолцоогоо багасгаж байгаамаа. Ерөнхий үнэлгээг бол 3-р зэрэглэлийн байгууллагууд бол хийлгэнэ. Хийлгэхгүй шийлгэнэ. Тэгээ хийлгсэн ерөнхий үнэлгээнийхээ тайланг мэдүүлээд мэдэгдээд үйл ажиллагаа явуулах болж байгаамаа.